Баруун цумын садарганд хамгийн газар хөгүүд гэрүүл хөгжил хамгааллын газар хамтран өсвөр хүнснийхний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хөдөлмөр цусны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрт 15-аас 17 насны сурагчид хамрагдана. Баруун цумын агропаркийн 0.5 га талбайд хөдөлмөр эхэлнэ. Сурагчид тус паркад хүнсний ногоо жимсгэн тарих ажлыг мэргэжлийн хүмүүсийн удирдлагаар хийх юм. Дурын өрсөлдөгөө суулгахаас эхлээд усалж арчлах бүхий л ажлыг хийж намраа ургацаа хурааж борлуулна. Өөрөөр хэлбэл сурагчид өөрсдийн гараар тарьж ургуулсан жимс хүнсний ногоогоо худалдан борлуулж хөдөлмөрийн хөлсөө авна гэсэн үг вэ. Зуны амралтыг яаж өнгөрөөе гэж бодож байгаа хүүхдүүд байх юм бол бид бүхэн 10 хүүхдийг сонгож аваад нэг бүлэг болгоод за энэ агр парк дээр 0.5 га газарт төмөс хүнсний ногоо ургуулах энэ ажлыг зохион байгуулах гэж байна. За энэ дээр бид бүхэн усыг бэлдээд өгсөн, тогийг бэлдээд өгсөн хүүхдүүд зөвхөн тарих, зэрлэгээ зулгаах, услах энэ ажлыг л хийх юм байна. Энэ ногоогоо өөрсдөө хурааж аваад энийг намрын ногоо өдрүүдээр зараад тухайн олсон ашгаа зөвхөн хүүхдүүд маань өөрсдийнхөө хичээлийн хэрэглэл байдаг юм уу? Хувцас өөртөө хэрэгтэй юу байдгийг тэр мөнгө зөвхөн хүүхдүүд маань өөрөөсөө ашиглах энэ боломжийг бүрдүүлж өгч байгаа. Хөдөлмөр цуслан хүүхдүүдэд хөдөлмөрийн үн цэнийг ойлгуулах, санхүүгийн боловсролд эзэмшүүлэх, чөлөөт цагаар зөв боловсон өнгөрүүлэхээс гадна багаас нь хөдөлмөрч дадал төлөвшүүлэх ач холбогдолтой юм. Тиймээс анх удаа хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт эхний ээлжинд 10 хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ. Цаашид уг хөтөлбөр үр дүнгээ өгч чадвал бусад хэлбэрээр зохион байгуулах боломжтойг сумын орлогч дарга хэллээ.